За ардын 31-р их хурал болж байгаа юм байна. Сошиалор нэг бичлэг яваад байна. Ямар амар бэлдүүч юм бэ? Ямар амар очоогоо тулдорой тунарчаагүй хүн одоо манай улс орныг удирдахжсэн бай гэдэг нь харагдсан ямар муухай бичлэг ба. За ерөнхий сайд байхдаа авилгал албан тушаал байж болзошгүй мөнгө төгрөгөөр нөхцөл байдалтайгаар одоо өөрийнх нь хүүхэд нь хэдийг тансагласан. Одоо нөгөө Непалд болсон үйл явдалтай яг адилхан хэдийг тансаглаж одоо өөрийн орлогоос хэд давсан байж болзошгүй ийм үйл явдлаар өөрийнх нь хүүхэд нь их тансаглаж эртлээ дуун янз бүр тэгжсэн нэг оюун эрдэнэ гэдэг хүн ардын намын урал дээр хэлсэн үгэндээ юу гээд байна? Ямар амар. Энэ үед маш ухаан мотой юм да. Маш ухаан мотой юм да. Ямар муухай нөө шуухай болцсон юм чи. Шуухай болцсон одоо. Энэ ардын намын даргын ажил чинь хэцүү ажил юм байна. Ерөнхий сайдын ажил чинь хэцүү ажил юм байна ингээд. Орлого нотолж чадахгүй. Авилгал албан тушаал хээл авах хулгай байх магадлал үйлдэл гарвал баригдчихдээ юм байна. Албан тушаалаа өгөх хэрэгтэй болд юм байна. Хуулийн байгууллагуудаар шалгуулах ёстой байдаг юм шиг байна. Чи хэцүү ажил байна гэдэгт агаар нэг сонсогдож байна. Яг орчуулгын дэе хэлээд байгаа байхгүй. За ярьсан юм нь юу вэ гэхээр ардын намын даргын ажил гэж хэцүү ажил байд юм байна. Тийм учраас дараагийнхаа энэ бүр хамгийн амар хэсэг заяа. Тийм учраас дараагийнхаа даргыг бид биш эхлээд гэж хамгаалах хэрэгтэй юм байна. Тэгснэ хайрлах хэрэгтэй юм байна. Ямар үдмүүд нь яасан шуухай шиг одоо ингээд нисээд салхи сөрөөд нисэхт нь бид нар юу гэсэн бэ? Тэгээд одоо нөгөө бусад шуухайнуудаа дулаан оронд аваачих энэ одоо хүчин зүтгэлд нь бидэд хамгаалж хайрлаж дэмжих хэрэгтэй байна. Ийм балаа юм яриад хэрэг ийм хүнээр бид нэр удирдуулж байсан. Ийм улс төрийн хүчин дотор байсан гэж бодохоор тэр улс төрийн хүчний гишүүч тэр Монгол улсын иргэд бидч тэр ой утгал болж ин дөө яг үнийг хэлээд. Тэгээд тэгж байгаа цаашаа. За одоо ингээд бүх дарганалтаа баярлаа гэж. Айгүй муухай бялдууч юм аа. Бурхан минь. Ингээд хууль бус үйлдэлүүдэнд илэрх гээд бүх дарганараа нэрлэж намын дарга байсан одоо тэр ерөнхий сайд байсан ерөнхийлөгч байсан хүмүүсээ нэрлэж. Тэгээд та хэдтэй баярлаа гинэ. Товчхондоо ийм юм хэлж байна. Гарч ирээд аюу хэцүү ажил байсан байна. Дараагийн дарга хайрлаж хамгаалах хэрэгтэй юм байна. Шуухай болоод ингээд салхи сөрөөд ингээд дулаан орлоо нисэхтэй ингээд хайрлаж хамгаалах. Тэгээ бүх дарганалтаа баярлаа. Товчхондоо нэг ийм бичлэг үзлээ. Бурхан минь. За би энийг одоо өөрийн үгээр юу гэж ойлгосноо, юу гэж харагдаж байгааг ингээд тайлбар. Даргын ажил маш хэцүү ажил юм байна гэдэг нь миний ойлгож байгаагаар энэ хүн биш үү? Одоо яг байгаа нөхцөл байдал юу хийсэн яасан энэс нь харахад түрүүн биэл худлаа ярьж хулгай хийж тийм ээ авилгал албан тушаалаа эрэгт орооцолдож янз янзын одоо болохгүй юм ус их орон ард иргэд одоо бидний хүүхдүүд ирээдүйгөө сулгайлсан байж болцсохгүй нөхцөл байдлууд бүрдсэн байгааг хуульчууд дотоод иргэн сайд яриад байгаа. Тэгэхээр хуульчууд дотоод иргэн сайд нь хэлж байгаа шүү дээ энэ Монгол улсын. Тэгэхээр энэ бүх одоо ингээд миний юмнууд ил болох гээд байгаа. Хууль бус үйл ажиллагаа одоо ингээд хуулийн байгууллагаар ингээд шалгаж магадгүй юм шиг байна гэдгээ айгу хүнд хэцүү байна гэж яриад байгаа юм шиг надад боломжтой. За тэгээд ингээд шуухай болоод хэдүүлээ нисээд одоо ингээд одоо бас л нөгөө хулгайч хүн байж болцсоо. Үүний хувьд юу гэж сонсогдож байна гэхлээр ингээд дулаан орон руу яриад ийм ухаамт ийм тэнэг хүн байж болох. Одоо ингээд салхи цэсээд ингээд шуухай. Дараагийн Монгол Ардын намын дарга нь шуу юм байл та шуухай юм байна. Тэгээд ингээд бусад шуухайнуудаа аваад ингээд дулаан орон руу ингээд явах юм гинэ. Тэгтэн ингээд нөгөө бусад шуухайнууд нь ингээд хайрлаад хамгаалаад ингээд дагаад дулаан орон руу нисэх юм. Ийм тэнэг юм бити ярьж л та гэж энэ намынхан хүмүүс хэлдэг юм уу тэр хоёр тойрных. Тэг ийм тэнэг юм ярьдаг одоо ийм муур амьсгал ийм ялдуучсан долгонсон ингээд одоо хамтдаа цуг хулгай хий одоо дулаан орон руу явъя гэж байгаа чинь одоо бараг хулгай хийгээд бүгдээрээ сайхан монголчин 6-7 сар нь 7-8 сар нь хүүтэн байдаг 6-7 сар нь өвөл байдаг 2-3 сар дулаахан байдаг ийм сайхан орно шүү дээ ер нь бол. Тэгэхэд энэ тэнэг хүн дулаан орон руу явъя гэж одоо хэдүүлээ агараг хамт сайхан хулгай хийж худлаа яриад авилгал аваад тэгээд бие биенийхээ хайрлаад хамгаалаад амжилт хүсээд дарганахтаа сайхан долгоноод тэгээ ингээд дулаан орон руу ингээд сайхан явъя гэж байгаа агаар нэг сонсогдоод байна шүү дээ. Энэ ямар тэнэг юм бэ? За тэгээд сүүлд тэр дарганахтаа байл ямар муухай юм бэ?
Бие гомбын их бол даргийнхаа нэрийг дурдаг байх юм. Бүх дарганалтаа баярлаа гэдэг ингээд гэл дучлах маягтай ингээд дуурч. Дашин донгоос ахуулаад баг вандлаг тэгэл одоо цаашаа зөндөө хүмүүсийн нэр хэлж чинь инко хэрэглэг. Тэр нөө бие гомбын их бол даргатаа баярлаа байхгүй юм. Тэр нь одоо тийм бусдаас арай өөр дарга байсан юм бах та. Ялгууралтай ханддаг байх нь те бас дарга нартаа гэдгийг харуул. За ингээд товчхондоо юм харлаа юм. Ийм л байж болохгүй шүү дээ манайха. Ийм соёл, ийм үйл явдал, ийм зан характер, ийм төлөв ямар өчүүхэн муухай гэхээсээ илүүтэй ухаан муутай жижигхэн өчүүхэн бялдаг аимхай хөгийн үнээр ус оноо өдөртүүлж ирсэн юм бэ. Та хэд маань ухаарад одоо соёлтой, улс төрийн гоё одоо соёлтой улгаа идэггүй, худлаа ярьдаггүй. Их тийм сайхан зүв, тийм ээ? Байвал осор маань сайхан хөгжиж шít. Ийм үгийн жижигхэн хүмүүсээс салах хэрэгтэй байна. Ийм хачин балаа бузар урагч соёлтой ийм ухаан муутай ийм жижигхэн мангар тэмэг хүнээс салж ийм соёлыг байхгүй болох хэрэгтэй байна. Монголчууд бид нар бүгдээр